Харшлын үйлрэл ихэлсэн байна. Хамар нормаастай айгүй сайхан битүүч найтаж нээж байна. За энэ бас дархлаа унсантай холбоотой. Нодлон өвлийг бол дархлаагаа бол үхрийн махаар нөхсөө. Яаж нөхсөн бэ гэхээр зэрэг нодлон намар над руу үхрийн зурагтай, сарлагын зурагтай одоо хөдөөний хөөрхөн ах нар болон элчүүд танилцсан гэсэн чатмаа шиг бичсэн. Тэгээ нодлоо өвөл үхртэй зүг, сарлагтай зүг бүгднгээ сайхан чанаад идсэн байгаа. Дархлаа сайн нөхөгцөө. За зам бол ерөнхийдөө цагаан хоолны дэглэн барьдаг. Одоо 8 сарын дунд гарч ийн ерөнхийдөө дархлаа маань өнөөд харшил ихтэй дагшиг байна. За энэ далмаар энэ өвөл бол би ерөнхийдөө адууны мах идэж дархлаагаа нөхөсөн бодолтой байгаа. Гэтэл адууны зурагтай, морь унсан зурагтай, адуу хажуудаа барьсан зурагтай ах нар болон эрчүүд маш их чат ичж байна. За бөөгнөрүүлж чад хэдүүлээ 9 сард уулзцаая. Та хэд бөөндөө 9 сард байна уу 10 сард идэвхтэй чат ичээрээ. Манай морины зурагтай ах нар болон эрчүүд. Энэ жил бол чамж идэхгүй та нарыг бүгд ингэж морьтой ч зүг шарж иднэ заа юу.